Бод мөндөр суух тавтай морил би бол хөтлөгч их бат. Сүүлчийн өдөр нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүрэхээр хөтлөгч зандаа бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарыг Монос эмийн үйлдвэрийн дарман бүтээгдэхүүн болон Од мөндөр суугийн алтан гишүүд ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хөтөлбөрийн Од мөндөр радиогоор хүрч байна. Өдрийн зандаа. За өдрийн ба. За алдарснуудын сүүлчийн өдөр. Өнөөдөр Адольф Хитлерийн хамгийн сүүлчийн өдрийг ярина. Гэтэ яг нөгөө бид багасаа Гитлер гэдэг нэг орсууч гээгэр дуудсан болохоор гээгэр нь явчих тий. За 1945 оны 4-р сарын 20-ны баасан гарагт Адольф Гитлер хамгийн сүүлийн удаа олон нийтийн өмнө гарсан ба. Яг тэгэхээр энэ өдөр түүний 56 насны төрс өдөр байсан. Тэр Гитлерийн залуус хийгддэг нацист идэрчүүдийн хөдөлгөөний гишүүдтэй уулзаад улаан аримд бараг бүрэн бүслэгдээд байгаа тэр Берлин хотыг хамгаалан тулдахад нь нөгөө хүүхдүүдэд хөрхи урам зориг өгч байгаа. Тэр хүүхдүүд юугаа мэдхэвдтэй. Харин энэ хөдөлгөөнд нь хамгийн бага дахид 14 настай хүүхд хүртэл байсан гэж байна шүү дээ. За ингээд нацист идэрчүүдтэй уулзсан дор Гитлер буцаад нөгөө бункерт орчиж. Сүүлийн 3 сарыг энд өнгөрөөж байгаа Гитлер амьдралынхаа сүүлийн хэдэн өдрийг мөн 3 дугаар Рейхийн канцлерийн ордны доорх тэр газараас бүр 9 м гүнд барилах тэр нууц байранда сүүлийн өдрүүдэд өнгөрөөх юм. За энэ нэвтрүүлгээ 2016 онд хэвлэгдсэн Гитлерийн сүүлчийн өдөр нэртэй номыг бичсэн хоёр зохиолчийн нэг Английн түүхч Эмма Крегийн ярьцлага мөн нийтлүүдээс нь мөн энэ номоос нь бэлтгэж байгаа. Энэ Рейхийн канцлерийн орд нь болохоор нацист Германы засаг зархааны яг төв байрна. Засгийн газрын орд нь. Канцлерийн ордны хамгийн хуучин буюу хамгийн ихэнд баригдсан тэр жигүүрийн доор асар том агуулга байрладаг. Энд болохоор хэдэн зуун цэргийн нуувч. Тэгээ томхон эмнэлэг, эмч сувилагчдын байр, нөөц хүнсний зойр, нөгөө дарсны агуулга гэдэг юм бүхэн л байгаа. Харин түүнийхэн доор нь болохоор 1930-ад оны ихэнх үеэс хойш ашиглагдсан агаарын цогцолтоос хамгаалах War бункер буюу дээд хорогдох байр нэртэй бас нэг бункер байгаа. Энэ нь болохоор агуулгах сав, эмч сувилагчдын орж гарах байр гэхээсээ илүү нөгөө Гитлерийн хоол ундыг бэлтгэдэг тусгай галтайгоо цэргүүдийн төр орогнох хэдэн 10 өрөө тасалгаа мөн Йозеф Гёббельсийн нөгөө гэр бүлээр сууж байсан өрөөнүүд байрлаж байсан хэсэг нэ. Энэ War бункер нь болохоор харин түүнийх нь ахаад орно. Ахаад 3 давхар шатаар уруудж байж яг жинхэнэ фюрер бункер буюу их удирдагчийн өөрийнх нь асар том бункер төрхий. Юу юм чи? Доош бараг 20 м явчихлаа шнэ. Аимшигт явж байгаа тийм. Бүхэл бүтэн цогцлборын барилга гэж хэлж болохоор энэхүү нууц барийг 1936 онд мөн 1944 онд хоёр үе шатстайгаар хэсэгчлэн барьж байгуулсан байгаа энэ фюрер бункерийг. Гитлер чухам яг энэ бункертэй 1945 оны 1-р сарын 16-наас 1945 оны 4-р сарын 30-ны өдөр буюу яг олон жил нууц хамраг нь ер нь амраг нь байсан тэр Эва Браунтайгаа албан ёсноор гэрэлснээсээ ердөө 40 хүрэхгүй цагийн дараа сайтар бэлтгэж байгаад ёслол төгөлдөр гэгч нь үнэхээр амиа игүүд хүртлээ яг энэ бункерт амьдэрсэн. Тэр фюрер бункер нь болохоор 30 гаруй өрөөтэй. Харилцаа холбооны өрөө, албан тасалгаа, хурлын зал, Гитлер болон түүний найз бүсгүйн амьдрах хувийн жигүүр гэд юм бүхэнтэй газар доорх тийм сууц. Гэхдээ ердийн бункер хорогдох байр шиг харагдахгүй. Урт коридор нь улаан өнгийн хевс ширтэгтэй. Хан туурганда уран зурагтай. Хаасаагүй тийм тухлаг сандал буудантай. Ордон л гэсэн үг. Харин нөгөө гэрчүүдийн дараа нэрснээр агааржуулагчаас нарийн хайд нөгөө дизель үнэртэл усны шахуурга нь болохоор байнга дүнгэнх нь жоохон тийм тэртэй байсан гэдэг бусдаараас ордон. За Гитлерийн дэргэд 3 дугаар Рейхийн бүхэл илүүдүүд цугтаа нуугдж байсан уу гэвэл үгүй. Түүний хажууд нөгөө Гёббельсийг тооцвол хамгийн өндөр дээд албаны нацист гэх юм бол за хувийн нарийн бичгийн дарга Мартин Борман л байгаа. Өөр өндөр дээд албанч юм байхгүй. Тухайн германчууд Борманыг бүр сайн мэддэг ч байсан. Гэхдээ энэ хүнийг тэр дайны сүүлийн хэдэн сард нацист Германы хамгийн хүчрхэг хүн байсан гэд хэлдэггүй. Учир нь бункерээс гарах, бункер руу орох бүх мэдээлэл зөвхөн түүгээр л дамжих. Харин Гёббельс Борман хоёроос бусд бункерээр орж гарах хүмүүс нь за нэг хэдэн генерал болон цэрэг армийн хэдэн баг дарга нар л байгаа. За амьдралынхаа сүүлийн хэдэн сард Гитлер өөрт нь 10-аас 15 жил үнж байсан нөгөө гол хүмүүсээсээ өөр хамгийн гол холдоод хөндөрсөн. Агаарын хүчнийх нь командлагч Херман Гёринг гэхэд л дайны ихэнд Гитлерийн бүр заламжлагчаар тодорхойлсон. Дайны ихэнд тэгснэ эцэстээ урагш нар зүүсэн ба.
товчхондоо өөрийгөө хууль ёсны бүрэн эрхт угсаа заламжлагч гэдэгт итгэлтэй байсан Георг яасан гэхээр дайны үйл явц германчуудад биштэй дэрмэгс Гитлерт ингэж хэлсэн байхгүй. Таныг хизээ дуудана. Тэр цагт би бэлэн байна. Хэрв таныг ингээд те тэдний өдийд ч юм ингээд хариу өгөхгүй байх юм бол танд ямар нэгэн болцсон гэд хариу өгөхгүй бол холбоо барих аргагүй болсон гэж үзээд би бүхнийг гартаа оруулнаа. Тиймээс та сэтгэл амар бай гэх маяг утгатай юм хэлчихгүй юу? Цахилгаан хэлгээц. Үүнийг нь урьдсан Гитлер галзуурчлаа уралцсан. Георгийг өөрөөс нь урвсан хэрэгээр бүр баривчлаад гэрийн хорионд оруулсан. Өөрийнх нь заламжлалаар уулын нэрлэлцэн үнэ. Тэгэхээр Гитлерийг Геббельсийн хамт тэр Берлинд канцлерийн ордны дор бункерт байхад нөгөө Георг юу хийсэн гэхээр Баварын улс дахь шилтгэндээ хоригдчихсэн байна. Харин нацист Германы өөр нэгэн гол дүр болох нөгөө СС-ийн тэргүүн Хайнрих Химмлер болохоор Берлинээс хойд зүгт 150 км-ийн зайд нэгэн аршаан сувилын газар байна. Яг энэ үед. Тэр яасан гэхээр маш их стрессцэн, гиз хотоо тархит толгой нь өвдөд байна гэдэг шалтгаанаар тэгээд имшүүлж байгаа. Энд нэг сонирхолтой марцанч гэмээр зүйл болсон. Тэр сувилын газрын барайч ирнэ. Тэр сувилын газрын барайч ирнэ. Шведийн нэг дипломатч Фолке Бернатот гэдэг нөхрийн бас барайчаар ажилладаг байсан байна л да. Химмлер яасан гэхээр түүгээр дамжуулаад Бернадоттой одоо холбоо тогтоогоод цаашлаад холбоотнуудтай инхийн яриа хэлцээр хийх бодолтой байгааг хэлсэн байна. Гэтэл энэ санаархлыг нь Гитлер хаанаас мэдсэн гэхээр BBC-гийн радио сонсчоод мэдсэн. Тэгэд Гитлер яасан гэхээр Химмлерийг хамгийн том урагч гэж зарлаад түүнийг Георгийн хамт нацист намаас хөөх. Химмлерийг бүр цааслах тушаал буулгахын яг даваан дээр байгаа. Гэхдээ топ нацистуудын цааш хэрхийг хоорондоо ямархуу харилцаатай байх нь хамгийн гол нь яг энэ цаг үед хинт ч ямар ч утгагүй болсон байсан. Ялагдлын мөч айс болох нь бүр зүгтд зайлхааргүй үнэн. Харин энэ үннийг яг хинхэн хэрэг хэмжээнд ойлгож ухаарч байв гэдэг нь харин огт өөр асуудал юм. Нэг талд Геббельс, Эва Браун нарын юу ч болсон Гитлер таамтгсан нэг цөөхөн идүүн байгаа шүү дээ. Тэд бол хизээж бууж өгөхгүй. Дайснуудаа баригдахгүй гэсэн Гитлертэй санаа нэг. Тэгэхээр үүнд нь мэдээж амиа хорлох, фюрертэй цуг өөхөх хуулиар хүртэл эднэрт яг хамтдаа байх. Нөгөө талд болохоор юмсыг боддоор харж ойлгох цэргийн залуу офицерууд голдуу хэсэг бүлэг улс бас байгаа. Тэд ямар ч хамаагүй аргаар бункерээс гарах. Тэгээ бүр болж игэл Берлинийг тойрсон тэр зөвлөлтийн бүсэлтээс мултрах бодолтой. Энэ залуус болохоор. Гэхдээ бункерт байх дийлэн хүн зэрэгдэв доогуур учраас тэгээд уучраа мэдхгүй цэрэг ирс их байгаа. Эмнэлэг, галзуухны ажилчид, үүрслэгч, туслах гэд энэ хүмүүс ерөнхийдөө үнэтэй нүүр тулахаас зайлсхийсэн нэг маягтай өдөр хоног яаж өнгөрөөжсөнгээр архитан согтурч өдөр хоног л өнгөрөөж байгаа хөрх. Тэгээд уучраа мэдхгүй л нэг хідэн нөхдүүд байгаа. Бункер дотор. Генерал Ханс Кребс Гитлерийн хувийн нарийн бичгийн дараа нөгөө Мартин Борман гэхэд л сүүлийн хэдэн өдрөө өглөөний цайн дээр хүртэл архитаар суугаад өдөржин хүлчүү байх болсон гэдэг баримт өгдөг. Гаднаас бүр охид хүүхнүүд авчираад Орос цэргүүдийг ирэхээс өмнө бүр хамтлаа найрлж зугаацаад авъя гэсэн түүнийг гүйцэлдүүлсэн цэргүүч зөндөө байсан. Гэтэл бункерийн дээд талд нь болохоор эмч сувилагчд юу хийсэнгээр нөгөө шархсан цэргүүдийг эмчлэх гэж хүний амь аврах гэж ааг амсгаагүй бүр ажиллаж исэн байгаа шүү дээ. За эцэстээ ингээд Гитлерийн сүүлчийн өдрүүдэд түүнтэй хамт бункертээс хүмүүсээс бараг тэн хагасна гэтээ дайнаас амьд үлдсэн. Тэдний хожмоо гэсэн ярьслага, мэдүүлэг болон өөрсдийнх нь бичсэн дурсамж ном зэрэгээс энэ бүх мэдээллийг нэгтгэж байгаа шүү. Энэ нэвтрүүлэг. Ялангуяа Гитлерийн олон нарийн бичгийн нэг байсан хамгийн сүүлд түүний гэрээслийг яг бичгийн машинаар цогсон Traudl Junge гэдэг эмэгтэй сүүлчийн мөч хүртэл гэдэг нэртэй номоос бид энэ бүхнийг мэдээд байгаа хэрэг. Бүр баабыг бүр ингээд деталь болгон ярих юм шүү. За. Тэгэхээр бүр энэ бүгд баримттай шүү. Зохиож яриад байгаа нэг ч юм байхгүй. Ер нь бол нэг товчвол мэддэг штэ бид нар тий. Одоо тэрийг бүр дэлгэрүүлэх юм байна. Тий. Бүр минут секундын нэр шүү. За. Жохо урт нэвтрүүлэг болох. За ингээд 1945 оны 4-р сарын 29-ний өдөр эхэлж. Шүн дундаас хойш хэдхэн минут өнгөрч байгаа. Гитлерт одоо амьд байх 40 хүрэхтэй үгүй цаг үлдсэн. Гитлер энэ үед бие махбодын хувьд сэтгэл зүйн хувьд эрүү сарвал байха болоод удажаа. Түүнийг бүр маш олон юм нэг доор ууж байсан, байнга ингээд салхалж чичирж байсан гэд. Унтаж амрах тухай бүр ярилдаггүй. Угаасаа Гитлер шиг хизээний нойр муутай дээрээсээ сүүлийн хэд хоногоо бүр хэдхэн цаг л цурам хийх болсон. За ингээд 29-ний шөнийн нөгөө 12 цаг тэг цаг 5 минут үед Гитлер гэрээслээ ингээд засаж янзлан эцэлнэ гэсээр
нарийн бичиг туслахуудын нэг дээр нөгөө дээр дурдсан Traud Юнге гэдэг байна шүү дээ. Тэгээд Юнгийг хурлын өрөөнд нөгөө дуудсан ба нөгөө бүсгүйг сүүлчийн мөч хүртэл гэдэг номыг бичсэн бүсгүйг дуудсан. За Юнгийн бичснээр ганц тэрч биш. Бункерт байсан бусад олон хүн эцсийн удаа гэрээслээ зэхэж байгаа Гитлерийг тодорхой олон зүйлд хариулт өгнө. Ямар нэг байдлаар өмнөхөөс өөрчлөгдсөн байхаа гэж бүгд горьдж байсан гинэ. Гэтэл Гитлер тэдэнд дөрвтөд бүр тус болоогүйгээр барахгүй. Өнөөх л үлэг болсон. Жүүдүүд л Герман орныг сүрүүллээ. Итгэж найдаж байсан хүмүүс бүгд Германы ард түмнээс орлаа гэх мэт нэг хачин үгээ хилээл байжсэн гинэ. Дээрэс нь утгагүй баахан шин томилгоо хийсэн гинэ. Энэ түүнийг бүр эрүүл саруулаар сэтгэхэ байсныг илтгэжээ. Гэхдээ нэг зүйлийг хийхээ мартаагүй. Гитлер гэрээслийн эцсийн байдлаар цогхохоос гадна нөгөө урвагч гэдэг Георг Химмлер хоёрыг намаасаа хөөгөөд оронд нь Тэнгисийн хүчний командлагч Гранд адмирал Карл Дионицыг өөрийн заламжлаар тавихаар өрөөсөө гарч ирсэн баг. Өөрөөр бол тэр үхэлдээ бэлдэж ихснээ үгээр биш үйлдэлээр эргэн тойрныхонтой мэдгдсэн юм л дээ. Гитлер мөн олон жил дэрэгдэн байсан. Гэхдээ олон нийтээс нөгөө нуусаар ирсэн нөгөө найз бүсгүй Эва Браунтайгаа аль биесээр гэрэлтэй батлуулах болсноо энэ бункерт хүмүүс зарлажээ. Тухайн үед бункерт байсан хүмүүс ч ер нь хүмүүс тэр хожим түүх судлаач тэр Гитлерийг амьдралынхаа сүүлийн хэдэн өдөр дотроо маш их зөрчилтэй байсан гэж үзсэн. Нэг талаар тэр өөрийгөө ялагдсныг ухаарч байсан ч гэсэн гол нь бүрэн дүрэн эвлэрч чадахгүйч. Гэхдээ нөгөө талаар олон генералынх нь нэг ямар нэг аргаар зөвлөлтийн бүсэлтийг сэтэлнэ гэсэн өчүүхэн багч гэсэн найдвар тээгээд байсан болтой байгаа. За ингээд 1945 оны 4-р сарын 29-ний шөнийн нөгөө 12 цаг 15 минутын орчимд бункерийн нөгөө жигүүрт Йозеф Гёббельс эхнэр Магдагийн хамт аимшигтай шийдвэр гаргав. Тэрхүү шийдвэрээ эхнэр Магда Гёббельс буюу эхнэр нь ууган хүүдээ захиа бичиж мэдүүлж байгаа байхгүй тэр шийдвэрээ. Тэд 4-өөс 12 насны 6 хүүхэдтэй. 6 хүүхдээ ердөө 7 хоногийн өмнө бункерт авчираад байж. Тэгэхдээ их удирдагчийн эцсийн том ялтыг тэмдэглэнэ гэж хүүхдүүдэд хуураад байлгаад байгаа юм байл та. Traud Юнге гэдэг нөгөө нарийн бичиг хүүхдүүдийг маш баяр хөөртэй байсан. Аврах том бункерийг яг л агуу мэт санаж хөөрт огтлсон. Ялангуяа бүр тэнд хоолунд элбэг дэлбэг байгаад бүр итгэж чадахгүй байсан гэж дурсан ба. Харин нөгөө 6 хүүхдийн 12 настай том охин нь юу болоод байгааг зөнгөөрөө мэдрэх мэт үе дууга хураад гуниглаа суугаад исэн байна. Гёббельс ихнэр Магда хідэн өдөр өрөөсөө гарахгүй хөвчлээ. Энэ нэг хачин шийдвэр гаргачаад тэр яасан гэр нөгөө анхны нөхрийнх нь хүү болох нөгөө Англид ослогдсон хоригдож байсан ууган хүүдээ явуулсан захианда фюрертэйгээ хамт үхэхээр гэр бүлээрээ бункерт ирээд байгаагаа дуулгасан ба. Шалтгаан нь хорвоо ертөнцийг үндэсний социалист намгүйгээр төсөөлж чадахгүй байна. Үр хүүхдүүд маань Гитлергүй ертөнцид хитрхи гоёдно гэдэг утгатай үгс бичсэн байгаа юм да. Хитрл мат дураагүй. Ингээ Магда Гёббельс 6 хүүхэд 90 нөхөртэйгээ хамт их удирдагчаа дааж амиаг үтгэхээр шийдснээ өөрөө нэр төрийн хэрэг гэсэн баг. Харин 29-ний шөнө олон өдөр үзэгддэггүйсэн Магда яг өрөөсөө гараад ирчихсэн нөхөртөөгөө ширээний яар цунгаад дээрх захиаг яг битсэн баг нөгөө ууган хүүрэг. За ингээ нөгөө 4-р сарын 29-ний шөнийн 12 цаг 45 минут. Гитлер өөрийн даамал буюу хувийн үүслэгч гэдэг Хайнц Лингедээ за амиа хорсныхан дараа яг хэрхэх вэ? Эва Браун тэр хоёрын цогцыг яаж уул мөргөө устган шатаах тухай зааварчилгаа өгч байгаа. Лингегийн хожим ярьснаар Гитлер үгснийхэн дараа өөрийг нь яах вэ гэхээс элдвийг ургуулan бодож одоо чинь бийц цогцыг нь Москвад чихмэл үзүүлэн болвол яана гэх мэт тийм хачин зүйлс ярьж исэн гинэ. Гэхдээ үхэхээр зэхэж байсан ч гэсэн Гитлер эцсийн өдрөө хүртлээр эмчнэрийн үгийг сонсоод өглөөдөө амфетамин, өдөртөө өвчин намдагч болон гиз дүүрхээс сэргийлдэг юм оройдоо тайвшруулах болон одоо нойр дэмжих үйлчлэгтэй юмнууд уугаал гэж. Эрнест Гюнтер Шенк гэдэг Гитлерийн нэгэн эмчийн өвчтөн Гитлер гэдэг нэртэй номонд дурдсанаар Гитлер Паркинсны өвчтэй байсан байх магадaltaй гэнэ. Оо тийм. Тэгээ бүр солиорсон байл та. За ингээд 4-р сарын 29-ний шөнийн 1 цаг болж. Хүний амьдралд хамгийн баяр жаргалтай мөчүүдийн нэг байх учиртай хурим найрын ёсыг одоо бункерт үлдэж шөнийн 1 цагт. Гитлер, Эва Браун хоёр гаднаас улсын бүртгэлийн газрын ажилтныг авчруулад
нацист ёсоор гэрэлтэй батлуулж. Нацист хууль журмын дагуу гэрлэн гэдэг угаасаа тухайн үед хуультай байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр гэрлэгч талуудын хин хин нь өөрийгөө цэвэр айрын үндэстэн болохыг батлан нотолж бие бэлтрийн хувьд ямар нэгэн хөгжлийн бэрхшээлгүй гэдгээ албаны хүнд харуулах ёстой. Гэтэл албан ёсоор гэрлэхдээ Гитлер бие физиологийн хувьд урууданд ороотоод байсан. Дээр нь өвөг эцгийн тал нь удам судран тодорхойгүй. Бүр зарим сурвалжид бүр еврей гаралтай байсан ч гэж магадгүй гэдэг яриа байдгийг бодоход энэ тунч хоржоонтой хурим болж. Хуримлагч хос Гестапо буюу нацист Германы нууц цагдаагийн байгууллагаас хүргүүлсэн тэр бүгжийг бие бидэд зөөж өгч байгаа. Тэр бүгж нь хаанаас ирсэн гэхээр Гестапогоос ирсэн. Өөрөөр бол энэ юу гэсэн үг вэ гэхээр нацистуудын гарт амиа алдсан хохирогчдын гоёл зүйлсгэлийг бие биендээ бүгж зүүж гинэ гэсэн үг. Еврейн бүгжиг зүйл. Гэтэл хоёр бүгжинд хоёулаа томцсон. Тийм болохоор Гитлер Эва Браун хоёр гэрлэх ёсоо гүйцэтчихэд тэгээ хоёулаа бүгжээ хуруусан аваад хойш нь тавьсан ба. За ингээд дараах нь тэдний гэрлэлтийг тэмдэглэж фюрер бункерийнхэн бүгд ориглуун дарс задлаж байгаа. Согтуурлахунд огт хэрэлдэггүй Гитлер хүртэл багахан тийм өнгөр улаан дарсан дээр элсэн ч хэрхээгээд уусан гэж. Хурмын энэхүү жижигхэн цайлгад Гёббельсийн гэр бүл болон Мартин Борман нарын нөгөө Гитлерийн нарийн бичгүүд туслахуд байлдсан байна. Эва Брауны хувьд энэ бүх насных нь мөрөөдөл биелсэн мөч. Учир нь 1929 онд 17 настайдаа 40 настайдаа Гитлертэй танилцсан Эва Браун бүтэн 16 жил түүний найз бүсгүй байсан. За ингээд энэ хоёр хурмайлаа дөнгөж хурмайсан хоёрт одоо амьд 30 гаруй цаг л үлдсэн. За хоёлаа ивент тэтгэгчид танилцуулъя. Өнөөдрийн дугаарыг Монс эмийн үйлдвэрийн Дармон брэнд ивент тэтгэж байгаа. За ханиалга намдаах цэрх ухлах зорилгоор томоогийн үеийн уушгины өрөвсөл, гуурсан хоолойн архаг өрөвсөл, тамхины шалтгаанд буран хэд үед хэрэгэлдэг юм байна. За уламжлалт даруй тав талах эмийг орчин үеийн технологиор үйлдвэрлэсэн юм байна. За найрлаганд нь чацарган жимсний хатаасан шахтас, чихэр өвсний хуурай ханд, үзэм, руда, жүр багц юм байна. За эмийн найрлагдах аль нэгэн бодисд харшилтай хэсгийг нэгтэлж байж хэрэглэнэ. За мэдээж одоо эм зүйчээс асууж байгаад хэрэглэх ёстой тийм ээ. Чиний урд байгаа хүмүүстэй. Дармон гэжтэй. Би нэг бас нэг уучмаар юм бэл. Тийм. Миний хоолой бас жоохон юу хэрэгтэй байгаа тийм ээ. Энэ нэг уламжлалт эмийг орчин цагийн юугаар үе технологиор үйлдвэрлэсэн болохоор бас одоо аль талтай юу юм те. Дэвшилтэд тийм те. Яг үнэ тийм. За ингээд энэ юм маань бүх эмийн сонгуудаар худалдаалагдж байгаа юм байна. За баярлалаа. За ингээд 4-р сарын 29-ний шөнийн 4 цаг 15 минут. Нөгөө 2 цаг гэртээ үргэлжлсэн хурмын цайлгын дараа бункерт байгсад бүгд дор бүр нөгөө өрөөрөндөө ингээ орж үрээр. Нөгөө залуу хос ч гэсэн залуу хос л хэл да. Залуу хос ч ялгаагүй хамтдаа нэг өрөөнд ихтэй ороогүй тус тусын өрөөнд орж амарцаасан ба. За ингээд 29-ний өглөөний 10 цаг 50 минутанд Гитлер унтаж усаад өрөөсөө гарч ирсэн гэнэ. Хувийн үйлчлэгч нөгөө Хайнц Линген түүнд хувцлагтан туслахаар үүдэнд нь хүлээж байсан ч гэсэн Гитлер хувцас солилгүй бүхлээр унтцсан байж. За удалгүй үс чинь нэрээд сахал үсийг нь янзж өг. Харин 11 цаг үед бункерийн гаднаас нөгөө Гитлерийн залуус гэх нөгөө хөдөлгөөнийх нь шинэ мэдээ дамжуулаад улаан арим Берлиний төв рүү орж ирэхэд ердөө 500 ярд буюу хагас километр дутуу хаагд болгосон ба. Энэ мэдээтэй давхцаад генерал Ханс Кребсийг уцаар ярьж байхад бункер доторх утас харилцуур тасарчиж. Тэр хүртэл яадаг гэсэн хэрэг гадаанаас Берлин хотыг радио сүлжээ харилцаа холбоогоор хангаж байсан нэг агаарын бөмбөлөг байсан мэл л тэр агаарын бөмбөлөгийг Оросууд буудаад унагцсан юм байна. За үүнээс цааш бункерт байгаа хүмүүсийн гадаад ертөнцтэй холбогдох ганц арга хэрэгсэл нь юу болсон гэхээр өөрсдийн биеэр мэдээ занг одоо авч ирэх заргачтал болсон байна. За энэ үеэр хорогдох байрны дээд хэсэгт байрлаж байсан нөгөө цэргийн офицеруудаас 3 нь азаа үзээд бункерээс гарах зөвшөөрөлт Гитлерээс хүссэн гинэ. Тэд Берлинийг хамгаалж үлдсэн Германы цөөхөн генералын нэг Вальтер Венгт тусалнаа. Түүнтэй хамт улаан армийн эсрэг эцсээ хүрт тулдна гэсээр Гитлерийг ятгаж дөнгөсөн ба. Гэхдээ Венкгийн тэр салааг зөвлөлтийн цэргүүд аль хэдийн сэт таад байсан байна. Харин улаан аримтай тулдна гэсэн нөгөө залуу офицеруудын үлгэрт итгээд тэдний бункерээс гаргасан нь одоо ухаанд Гитлерийн ухаан санаа бодит байдлыг хүлээн авах одоо тэр ухамсарч чадвар нь ямар дорой сул болцсон байсныг одоо харуулж байгаа юм л да. За ингээд 29-ний өдрийн 2 цаг 30 минут. Гитлер шинэхэн их нэртэйг бас нарийн бичгүүдтэйгээ хамт өдрийн хоолой идэж. Нөгөө Юнгэ нарын хид хідэн хүн түүнийг давгүй айр зантай
Гэхдээ маш нөгөө ер нь бол ингэж дүгэндээ. Гитлер ер нь амьдрал дээр ер нь их давгүй. Айрцан их давгүй. Гэхдээ их уудгартай яриа хөрөд. Маш уудгартай. Ингээд нэг хачаа чинь нэг уудгартай ярьдаг. Тэр нь дуустдаг гинэ. Гитлер нөгөө Сталинградын тулаанаас хойш ер нь өдрийн хоолой ихэвчлэн эмэгтэйчүүдтэй цугддаг болсон байна. Тэгээ тэгж суухдаа өөрийгөө багч гэсэн би амрааж байна. Төрийн ажлаас завсарлага авч байна гэж ярьдаг гэж. Харин нөгөө нарийн бичиг үүрчлэх зэрэг эмэгтэйчүүдээ яаж зовдог гэсэнгээр байнга уран зураг сонгодог хөгжмийн тухай яриагаар маш их залхаадаг гэж. Өөрөө ч урлагийн хүн байсан шүү дээ. Тийм зураач хүн тийм. Traudl Junge Гитлерийг болохоор аимшигтай уутгартай өнгөж тодорхойлсон байгаа бүр. Гэхдээ 1945 оны 4-р сарын 29-ний өдөр хоолны ширээний ард зугтаа огт өөр зүйл ярьсан. Гитлер амиа хорлох аль арга нь илүү баталгаатай вэ? Аль нь илүү найдвартай талаар онц ноцтой зүйл биш юм шигээр зүгээр маш энгийн зүйл ярьж байгаа юм шиг маш тайван ярьсан байна. Цяны дуувал яах бол эсвэл амрууга буутах аль нь дээр бол гэх мэтэр Эва Браунтайгаа ярилцж байгаа их нэртэйгээ. Эхнэр нь болохоор үзэгсэлэнтэй цогцос болохыг хүсч байсан болохоор бидээ сум зохыг хүсэхгүй байж. Тэдний яриаг сонсон нарийн бичиг болон туслахууд нь мөн адил зөвлөлтийн аримд амьдараа барьдахаас айж байсан болохоор фюрерээс бидэнд бас цяанад өгөөч гэж гуйсан баг. Гитлер хоолны өрөөс гарахдаа тэнд байсан бүх хүнд эмчээрээ цяанад өгүүлээд бүгднтэй салах ёс гүйцэтгээд илүү дээр гой сайхан бэлэг өгч чадаагүй уушлаарай гэсэн баг. Энэ хэсэг нэмэр бац. За ингээд түүний үдийн хоолн дээр үхэх тухайга ингэж илэн далангүй ярьсан хувийн нарийн бичгийн дарга Мартин Борманаас яасан гэр хоёулагийн нөгөө сүүлчийн өдөр нэвтрүүлэг дээр Муссолиниг ярьсан шүү дээ. Италийн фашист удирдагч өөрийнхөө хань амсаатан Муссолинийг нөгөө амраг хүүхнийхээ хамтаар партизануудад алуулаад Миланы төв талбайд аимшигтаар дормжссныг дөнгөж нөгөө дуусантай нь холбоотой. Тиймдээч үхсэн амьдын алин боловч дайснуудынхаа гарт орохгүй гэдгээ эргэн тойрныхондоо сануулад өөрийнхөө дор ажилладаг зарим хүнтэй аль бие ёсоор салах ёс гүйцэтгсэн энэ. За ингээд 29-ний өдрийн 2 цаг 30 минут. Гитлер өрөөндөө буцаж ороод хайртай нохоо Блондигаа авчруулж эмчнэрийнхээ өгсөн цианидтай нэг капсулыг хэр сайн үйлчлэхэдэг шалгаж үзгэж. Гитлер нохоонд маш их хайртай. Ялангуяа дайны жилүүцэд хамт байсан энэ Блонди гэдэг эм нохоогоо маш их эрхлүүлдэг байж. Блонди болохоор 1945 оны 4 сарын ихээр нөө бункерт 5 чөглөг гаргаад ич. Харин 3 дугаар рейх нуран уусны дараа хорвоо ертөнцид нохоогоо хүртэл үлдээхгүй гэж шийдсэн. Тийм учраас Блондигаа цианидд хордоод хормын дотор нүд айсны дараахан нохтыг нь асарч байсан нөгөө Фриц Торнов гэх зэрэг тушаал буулгаад сарч хүрээг байсан нөгөө 5 гөлгийг бункерийн гадаа рейхийн канцлерийн ордны цэцэрлэгт буудан устгасан байна. Энэ Торнов гэд энэ цэрэг Эва Брауны 2 нохойг мөн дараа нь буудаж харуулсан гинэ. Гэтэ аймт талтай амар нарийн багц олон хүний дурсамд нийлүүлсэн болохоор юм. Тийм нохоо буутчдаг ямар дураагүй юм. За ингээд 4-р сарын 29-ний өдрийн 3 цаг. Гёббельсийнхэн Гитлерийн залуус гэдэг нэг хөдөлгөөнийхэн зориулсан цайлгад оролцохоор бункерээс гарч. Ингээд канцлерийн ордон руу орно. Залуу офицерууд болон Гёббельсийн нөгөө 6 хүүхэд байгаа шүү дээ. Тэр 6 хүүхэд Герман ардын болон нацист үзэл сурталчилан олон дуу дуулсан ба. Ингээд дуулсан чинь Гёббельсийн бид нар багада Геббельс гэдэг Гёббельс гэдэг юм л да. Гёббельсийн сэтгэлнүүдэд бүр нулимс туслуулж байсан гинэ. Ер нь энэ үед канцлерийн ордонч тэр бункерийн одоо тэр дээд хэсэг буюу нөгөө вор бункер гэдсэн шүү дээ. Тэр бүр хөл толгойнолдохгүй энэ тэндгүү согтуургаж хүргсэн, дуулж бүжгэлсэн, бүр нэг дор олуулаад завхаарч садарлж исэн тийм төр зургаар дүүрэн байсан гэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл эн чинь дэлхийн сүрх өдрийг хүмүүс яг яаж төсөөлдөг вэ? Яг л тиймэрхүү байсан гэдгийг хэлдэггүй гинэ. За тийм байна. Чин үннээсээ Гитлерт үн чөж ирсэн нөгөө Гёббельсийнхэн шиг цөөхөн хүн л сэтгэлээр унаж үхтэй биеэ бэлжсэн бол ихэнх нь маргааш гэдэг өдөр огт байхгүй юм шиг л бүр аягалцгаасан байна. Харин ганц фюрер бункер л харьцангуй намгүм. Бүгд өрөөрөөндөө бүгдсэн Гитлер болон Эва Браун хоёрыг өөмөлж болохгүй гэх маягтай тиймэрхүү амьдарцгаажиж. За ингээ Берлинийг тойрсон улаан армийн бүслэлд улам чангараалах. Берлин рүү давшсан зөвлөлтийн хүчин донд зөвхөн Гитлерийг олох үүрэгтэй тийм тусгай салаа байж. Тэр салаанд нь болохоор Оросын еврей Елена Ржевская гэдэг эмэгтэй хэлмэрчээр нь ажиллаж байсан тэр салаанд.
Елена болохоор таарсан хүн болгоноос Гитлерийг сургалж явсараад нэгэн сувилагч эмэгтэйд таарсан байна л да. Тэгсэн тэр сувилагч эмэгтэй канцлерийн ордны хорогдох байранд шаргацсан цэргүүдийг асар сувилж байснаа өөрөө мэдүүлсэн байна. Тэгээд тентхийн эмч нараас Гитлерийг тэр ордны доор бункерт байгааг сонссноо Еленад хэлж. За ингээд өнөөх тусгай салаа ганц энэ мэдээлэл дээр түшиглээд Рейхийн канцлерийн ордон руу ойрт оруулж тусгай салаа. Гэхдээ энэ үед улаан армийн цэргүүд Берлинийг бараг бүрэн бүсэлцэн. Хотын төвд ер нь километр хүрэхгүй зайд ойртоод байсан ч гэсэн канцлерийн тэр ордонд хүрэхэд асар саад бэрхшээлтэй. Тиймдээч маш удаан урагшилж байсныг хэлэх хэрэгтэй. Берлиний гудамж талбай барилга одоо тэр байшингийн нуранга бүгд нурцсан ирнэ. Эвдэрч хэмхэрсэн тэр эд зүйлс машин тэргээр дүүрэн тэр гудамжинд хаанаас юу гараад ирэх нь тодорхойгүй байсан болохоор зөвлөлтийн цэргүүд маш болгоомжтой ердөө бүр алхамаар л урагшилж ирсэн. За ингээд 1 км газрыг бүтэн 1 өдөр босон ч одоо хүрэхгүй байх гэсэн үг байхгүй. Маш удаан урагшилж. За ингээд 4-р сарын 30-ны өдөр болж шөнийн 1:30 үед Гитлер канцлерийн ордноос албаны хүмүүсийг дуудулсан. Тэдний ихэнх нь доод цэргийн офицер, орлогч дарга, нарийн бичиг зэрэг тийм албан тушаалтай хүмүүс байж. Гитлер болж өгвөл олон хүнтэй албан ёсоор салах ёс гүйцэтгэх гэсэн л юм байна л да. Гэхдээ нөгөө Химмлер Гёринг нарыг урагчаар нь дуудаж гадаа тулдаж байгаа айл нэг генерал нь элбийн чимээ хүчээр нэг орсуудыг ухрааж дөнгөх юм шиг бяцхан найдвар тээж байсан нөгөө өмнөх хэдэн өдөр байгаа шүү дээ. Тэр хэдэн өдөр бодвол аль хэдийн тийм нэг өдрийн дараа гэсэн үг. Хувь заяатайгаа эвлэрсэн. Харьцангуй тогтун дүлгөөн болоод ич. Тиймдээч бункерт бууж ирсэн тэр залуу офицерууд албан хаагчдаа Берлинээс амьд мэд гарахаа бодцгоо. Зөвлөлтийн бүсэлтийг давж Оросуудад баригдалгүй хэрэг өнгөрч чадах юм бол баруун тийшээ цухтаа, өрөнд рүү цухтаа гэж зааварчлага өгсөн ба. Германчууд дайны төгсгөл гэхэд ер нь Оросуудын гартаар орж байхаар Англи, Америк, Франц улсуудад бууж өгсөн дээр гэдэг хатуу бодолтой байсан юм. Гэтэ энэ ч аргагүй. Яг тэгвэл одоо энэ ч бас Сталин маш амар хилмигдүүлдэг германчууд сонссон байгаа шүү дээ. Барын амнаас гараад Арслангийн хамт л орно шүү дээ. Гитлер дараа нь Гюнтер Шенк гэдэг тэргүүтээ бункерт байсан бүх хэмжээ дуудсан ба. Шенк болохоор хожимо 1989 онд хэвлүүлсэн Өвчтөн Гитлер гэдэг номонд фюрерийг сүүлчийн өдрөө маш сонхор харагдажсэн. Нүд нь яг л тийм нэг нойтон, саарл, шаазан шиг гэж бичсэн байт юм номонд. Эмч нартайгаа уулзахдаа Гитлер ахаал нөгөө өөрийгөө юутгэхэд аль арга нь илүү найдвартай талаар цианидын тэр капсул хүнд хэрхэн ер нь хурдан үйлчлэх талаар бас л авалж ирсэн байна. За ингээд 4-р сарын 30-ны шөнийн 3 цаг. Фюрер бункерийн бараг бүгд сэрүүн хэвээрээ. Дор бүрнээ фюрерийн өрөөнд буун дуу тасхихийг л айж төгшин хүлээж байгаа. Гэхдээ Гитлер төрийн тэргүүний үүргээ гүйцэтгээд хувийн нарийн бичиг Бормнараа дамжуулан гаднаас ирсэн мэдээсэлтэй танилцсан шийдвэр гаргасаар л сууж. Гитлер 30-ны шөнийн 3 цаг үед зөвлөлтийн бүсэлтийг сэтэлж канцлерийн ордны зүг аюулгүй коридор гарах зорилготой байсныг Вальтер Венкийн 12 дугаар салаа гэж байсан байл л да. Зөвлөлтийн бүсэлтийг сэтэлэх зорилготой тэр салаа буцхогдсон мэдэг хүлээж авч. Мөн энэ нөгөө Венкийн салаатай нийлээд хүч хавсрах тушаалтай байсан 9 дугаар салаа Оросуудад бас бүрэн бүслэгцнийг олж мэдчих. Энэ чинь маш муу мэдээнд ингэж ирж ирнэ гэсэн үг те. Харин энэ бүх муу мэдээнд барьсан хариу нь юу гэсэн гэр урдын адил өөрийгөө биш нөгөө бусдыг буруутгах байсан. Гитлер нөгөө өөрийнх нь залуучлагчаар тодруулаад байсан Тэнгисийн хүчний командлагч Гранд адмирал Карл Дönitz руу захилгаа илгээгээд Берлинийг хамгаалж чадаагүйхэн төлөө мөн холбоотнуудтай инхийн яриа хэлцэрхийг санааргасан гэд Химмлерийг цаазаар авахыг тушаасан байна. Гэхдээ Химмлер хайрт удирдагчийн тушаалаар цаазлагдаагүй л дээ. Герман орн бууж өгснөө зарлснаас бараг 3-7 хоногийн дараа нуугд зүгтж явсаар Юнберг хотод британчууд Гиммлер баригдаад 1945 оны 5 дугаар сарын 23-нд өөрөө цианид ууж амиа орсон. За 4 дугаар сарын 30-ны шөнийн 3 цаг 50 минут. Гитлер жаахан ч гэсэн хэвтэж амархаар амиа хорлох үедээ бүх зүйлийг зөв зүйтэй хийхин тулд толгоог нэг сайн сэргээж авахар өрөөнд орж бункерийн гадаа харин зөвлөлтийнхний одоо цаг эхэлж. Улаан армийн цэргүүд нөгөө Рейхстагийн орой дээр нөгөө алдарт нөгөө тугаа мандуулжаа зураг тэрийг л одоо хийх гээд улам бүр давшиж байгаа байхгүй. Гитлер энэ шөнө 4 цаг 30 минутын орчимд дуг хийсэн ба. Тэгээ үүрээр 6-аас ирчиж.
За ямар ч тач 4-р сарын 30-ны өглөөний 7 цаг 30 минут. Эва Браун унтаж сэрээд өрөөс гарч иржээ. Энэ үед бункерт байх хүмүүсээс магадгүй хамгийн тайван нь Эва Браун байсан гэт. Энд түүнийг эргэлзэж, тэнэгэлзэж, айж түгшиж, сандарч барьж залдж байсан гэх ямар ч баримт байдаггүй юм. Гэрчүүд бүгд түүнийг яг тийм эрс шийдэмгий маш дүлгөөн байсан гэж мэдүүлсэн байдаг. Эва Браун өглөөний 8 цаг үед бункераас гараад сүүлчийн удаа нар харахыг хүссэн юм байна л д. Оросууд 3-4 цагийн дараа ихэд Рейхстаг болон Рейхийн канцлерийн ордноор дайрна гэсэн мэдээг хүлээгээд авсан байсан учраас тэр өөрийгөө хэдхэн цагийн дараа өхнө гэдгээ мэдчихсэн. Ингээд канцлерийн ордны цэцэрлэгт хэдэн мянган саатаад удалгүй бункерт Гитлер дээр очив юм байна. Тэгэхээр Гитлерч мөн ихнэрээ дагаад гадагш гарч нэг агаар амьсгалаад хамгийн сүүлийн удаа нарны гэрэл үзхийг хүссээд тэгээд нэг бункерийн аман дээр ирсэн чинь тэр үед нь дэлбэрэлт бөмбөгтөлтийн чимээ ойртоод маш чанга болсон учраас гадаа хаалга нээлгүй буцаад бууцсан байна Гитлер. Нэг талаар яг энэ бол маш сонирхолтой дүр зураг юм. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн аимшигтай, хамгийн их цус урсгасан дайны гол дөрүүд атлаа Гитлер, Эва Браун хоёр ингэж өөхөх өдрөө амьдралынхаа сүүлчийн мөчөд баг анх удаа шахуу жинхэнэ байлдаанд дуу хамтдаа сонсож байгаа юм. Ингээд 30-ны өдрийн 12 цаг. Гитлер ахаал муу мэдээ хүлээж авсан. Итгэлтэй генералуудынх нэг Хельмут Вейдлинг Гитлертэй уулзаад цэргүүдтэй аим гарах зүхтах боломж олгоё гэсэн зөвшөөрөл хүсчихэлтэй. Тэгэхдээ энэ дайсандаа ослогдож албан ёсоор бууж өгснөөс дээр гэж фюрерээ ятгсан ба. Өмнө нь Вейдлингийг энэ талаар ам нэхэд Гитлер бүр галзууртлаа уурлаад бүр халаагаагүй юм байна. Гитлер Гёббельс хоёрыг амиа өгүүлсэний дараа 1945 оны 5 дугаар сарын 2-ны өдөр зөвлөлтийн талдаа яриа хэлцээрэж Германы бууж өгөх шийдвэрийг албан ёсоор маршал Василий Жуковтой биеэр уулзсан танилцуулсан хүн энэ Хельмут Вейдлинг гэдэг генерал энэ юм байна. Энэ үед Гёббельсийн хүүхдүүд фюрер бункерийн харалдаа дээрх нөгөө Вор бункер гэдэг байна. Тэнд өглөөний цагаа уучаад өрөө өрөөндөө тоглож байсан байна. Тэдэнд Гитлерийн нарийн бичиг Траудл Юнгэ болохоор санаа тавьдаг. Харин нөгөө Магда Гёббельс шүү дээ нөгөө 6 хүүхд ээж. Магда Гёббельс бүтэн өглөөжин өрөөнсө огч чагаагүй юм байна. За ингээд Вейдлингтэй уулзах хооронд фюрер бункерийн нөгөө жигүүрт Эва Браун үхэхтэй бэлдээд үс зүсээ янзлаад Гитлер таалагддаг нэг ингэр дээрээ сарнаатай нөгөө хар дайшин зөмсөж. Гитлер харин Вейдлингийг нөгөө явуулчаад хувийн нарийн бичиг Бормна дуудаад өдрийн хоолны дараа Эва бит хоёр амиа хорлно гэдгийг хэлсэн баг. Ингээд гаднаас бензин олж ирэхийг юм бүхнийг маш сайн зэхийг даалгаж хаасайг нөхцөл байдал хүнд байсан учраас бензин түвшний хомсдол мэдээж нүүрлээд байгаа шүү дээ. Тиймээс Борман Гитлерийн адъютант гэдэг нэг гарын туслуудын нэг Отто Гюнше гэдэг залууг канцлерийн ордны доорх гараж руу явуулаад үлдсэн хэдэн машинаас бензин авчрахыг үүргэсэн ба. За одоо Гитлерт амьд 3 цаг үлдсэн. За манай алтан гишүүд энэ нэвтрүүлгийг маань шууд үзэж байгаа. Тэ. За тэгэхээр энэ алтан гишүүд гэж ямар хүмүүс байдгийг одоо тайлбарлаж өгье. За манай од өндөр сувг маань 2024 оны 8 сард 4 сард байгуулагдаад 8 сард дампуурах шахсан. Тий. Тэгэхээр тэгэхэд харин манай алтан гишүүд маань гарч ирж биднийг даварсан юм тийм ээ. Ер нь ингээл хүмүүс яриад байдаг л басал та нарт яаж ханд өгөх юм бэ? Нэг албан ёсны юм байна уу гэж асуугаал байдаг гэсэн. Тэрийг харин манай удирдлагууд манай зандаа маань одоо нэг зохион байгуулалтанд оруулъя гэд алтан гишүүн гэдэг ийм одоо зүйлийг санаачилсан байгаа тийм. За манай алтан гишүүд болохоор биднийг 100 сая төгрөг тэмцсэн хүмүүс байдаг. Жилд нэг удаа. За 100 сая төгрөг хаанаас яаж гарч ирсэн бэ гэвэл бид нар нэг үйлрэлт буюу 8 сарын 1-ээс дараа жилийнхээ 7 сарын 1 хүртэл нийт 1000 нэвтрүүлэг бэлтэж хүргэдэг. За нэг нэвтрүүлгээ 100 төгрөгөөр үнэлээд тэгээ нийтдээ 100 сая төгрөг болчихж байгаа тийм ээ. Тэгээ бид бүр энэ 1000 нэвтрүүлгийн нэрийг гаргасан тийм. Бид яг ийм 1000 нэвтрүүлэг хийе гэдэг. Яг хөтөлбөрөөр бүгдийг гаргасан тийм. Бүгдийг. Тэгэхээр танд энэ 1000 нэвтрүүлэг хэрвээ таалагч ивэл та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр худалдаж аваач гэдэг санал тавьсан. Яг л тийм. Ер нь бол маш гоё санал шүү дээ тийм. Тэгээ хамгийн гоё юм нь бид нарыг зөв ингээд 100 сая төгрөг ивент итгээд байгаа та биш. Та өөрөө одоо энэ үйл ажиллагаанд оролцож байгаа. Гар бие оролцож байгаа гэдэг нь гоё ойлголт байгаа. За тэгэхээр манай сонсогчд маань алтан гишүүн болж амжаагүй бол бас алтан гишүүн болох одоо боломж одоо мэдээж байгаа. За хэрхэн алтан гишүүн болох вэ гэвэл Худалдаа хөгжлийн банкны 94400 гэдэг IBAN дугаартай 4191 тэг 4
5.8 гэдэг данс руу 100,000 төгрөг шилжүүлэхэд л болох юм. За харин Google-ийнхээ утган дээр өөрийнхөө утасны дугаар болон Facebook-ийн нэрийг заавал бичнэ. За тэр мэдээллийн дагуу манай менежертэй холбогдоод манай хот мөндрийн алтан гишүүн гэдэг нууц бүлгэмд бүртгэж авах хэрэгтэй маа. За ингээд бид нарыг байнга дэмжиж идэг тэр аврагч нартаа дахин баярлалаа. За баярлалаа. Хэдүүлээ нэг жилийн өдөр алтан гишүүтэй уулзахад хоёрсоо одоо 4 сарын 29-нд 2 жилийн өдөр тий алтан гишүүтэй ахаад уулзсан. Тэгнэ. За гэдлэрт одоо амьд байх 3 цаг хүрэх хугацаа л үлдсэн ба. 30-ны өдрийн 12 цаг 45 минут гэсэн үг. Гитэр хоолны өрөөнд орж ирээд нарийн бичиг болон туслахуйцтай өдрийн хоолоо идсэн байна л д. Эва Браун харин зүс царайгаа янжил дуусаагүй байх гэсээр өрөөсөө гарч ирээгүй мэн. Тэгээ хоол идээгүй мэн бүр. Гитлэр хамгийн сүүлчийн зоог болгож дам бууцай үзэмтэй байцаан салаад мөн шинхэн соустай паста идсэн гинэ. Маш нарийн баг зин. Тийм. Дүрслэл. Тийм. Тэгэхдээ нөгөө олонний хандлага уур амьсгал ерөнхийдөө хүнд байсан ч гэсэн ойр зур үг солиод элдвийг хөөрөлцөр л байсан байна. Ялангуяа Германы үндэсний социалистуудыг өдөрт хинч ойлгохгүй. Бүгд муу мухаар хэлнэ. Гэхдээ цаг нь ирэхээр хичнээн агуу байсныг нь бүх дэлхийд даяар олж харах болно гэхлээр өнөөх нөгөө лозунгийн үгээр хэлсээр байсан байна. Бүтэхгүй нөхөр. За ингээ 30-ны өдрийн 2 цаг 45 минут. Гитлер Эва Браун хоёр хорогдох байрандах бүх хүнтэй гэхээсээ зөвхөн фюрер бункердэг л ойр тойрныхон гэж болох хүнийг коридор цуглуулад салах ёс гүйцэтгэж. Нөгөө Траудл Юнгэгийн дурснаар Эва Браун бараг л баяр жаргалтай гэмээр тун сэтгэл тийнүн маш ихэмсэг харагдаж байна. Тэр бункерт эмэгтэйчүүдэд бүр онцгойлон хандаад за та нар минь баруун тийшээл цутаар гэж байн сануулсан байна. Харин Юнгэд хандан Бавар нутагт минь миний мэндийг дамжуулаарай гэж хэлжээ. Гэтэл түүнтэй харьцуулахад нацист Германы хамгийн хүчирхэг эмэгтэй нөгөө албан бусаар 3 дугаар ирээхийн тэргүүн хатагтай нэр зүүжээс нөгөө Магда Гёббельс болохоор маш сул дорой харагдж байсан гэдэг. Албан ёсоор салах ёс гүйцэтгэх ажиллагаа дуусаад Гитлерийг бүх хүнтэйгээр арчгаад ажлын өрөөнд ормогц нөгөө Магда гинтл өөлж хайлан Гитлерийн өрөөний хаалгыг нүдээд хайрт фюрерээ амиа аврахын төлөө эцээ хүртэл тэмцээчтэй зайлц бүрэг рүү одоо ч явж болно шүү дээ гэцэр ойрдуу тавьсан юм байна. Магадгүй тэр хэдийгээр энерги сэтгэлээ алдсан нацизм донтсон хинэтэн байсан ч гэсэн сэтгэлийн гүндээ нөгөө их хүний зөнгөөрөө ийм үйлдэл хийсэн байж магадгүй. Энд ч нөгөө мэдрэлтэй 6 хүүхдээ хорих гэдэг юм шүү дээ шүү дээ. Хэрв Гитлер ямар ч хамаагүй аргаар Берлинээс амь зулбан зутгаар шийдсэн бол Гёббельсийн ч ялгаагүй хатуу тангаргаасаа буцаад хүүхдүүдийн амийг аврах боломж гарч ирэх байсан ч юм билүү тийм байна. Гэхдээ энд нэг зүйл тодорхойлоход Гитлер Гёббельсийнхийг бункерээс гар Берлинээс зүхт гэж бүр гуйгаагүй бүр хит удаа тушаасан байгаа шүү дээ. Гитлер Зүхт гэж юу? Тийм. Энэ бол тушаал гэж хаад. Тийм үү. Тэгэхэд эдгээр тэр тушаалыг биелүүлээгүй зүгээр фюрертэй хамт гисэн байгаа юм. Тэгэхээр Гитлер Гёббельсийн 6 хүүхдийг бункерт хоригдоос эцэстээ эцэгхийн гарт үргэдээсэ гэж огт үсээг байгаа нь энэ ч харагдаж юм байна. Магдагийн тэр гуйж гурсан үгийн хариуд Гитлер олон юм яриаг. Би дайснуудаа сүүлээ хавчаад зугтаж байгаа харагдахгүй хэний ч олж болохгүй гэж тэг хатуулсан баг. Ингэж Магда Гёббельс эхнэр нөгөө Эва Брауныг эс тооцох юм бол Гитлертэй амьд нь үгсэлсэн хамгийн сүүлч юм болсон. За 1945 оны 4-р сарын 30-ны өдрийн 3 цаг 15 минут. Траудл Юнгэ өмнөхөөсөө ч илүү тесэж төвчхийн аргагүй хүнд уур амьсгалтай болж ирсэн нөгөө фюрер бункерээс бүр гарахын түүс болсондоо дээшээгээ вор бункер рүү Геббельсийн хүүхдүүдээр очсон байна. Гэтэл хүүхдүүд өглөөний цайнаас хойш одоо юу ч идэж байгаагүй хоосон сууцгааж байж л дээ. Тэгэхээр нь Юнгэ галтаагааны өрөөс нөгөө хүүхдүүд цөцгий, жимсний чанамалтай талах, лаазалсан энтор зэрэг өчнөө гоё зүйл авчирч өгөөд хоолны өрөөний ширээ тойроод хүүхдүүдтэй хамт сууцгаасан байна. Харин яг тэр үед төд удалгүй нөгөө газраас буун дуу сонсогдчих. Ганц Юнгэ гэлтгүй бункерт байсан бусад олон хүний мэдүүлгээс харахад Гитлер, Эва Браун хоёр өдрийн 3 цаг 30 минутын үед ингээд амиа юудагч. Түүхч судлаачд өдгөө Гитлер, Эва Браун хоёрыг цианидтай нэг капсул тус тусын гар буутай өрөөндөө орсон гэж үздэг юм байна. Тэд нэгэн зэрэг цианидаа залгаад харин Гитлер тэр дороо баруун чамархаараа бууцсан.
бидээ сум зоолгүй өгөхийг хүсэн Эва Брауны сүүлчийн хүслийг Гитлер хүндэтгэж үтсэн ба. Боондуу тас хийсний дараа өрөөнд орсон анхны хүн нь Гитлерийн хувийн даамал Хайнц Линге гинэ. Линге тэр даруй Мартин Бормныг дуудаад түүнийг бусад туслах нөгөө хүмүүсээ дуудах хооронд нь буудан дээр унаад байсан нөгөө Гитлер Эва хоёрын цогцыг хүнжилт ороосон юм байна л да. Түүний нөгөө хожим мэдүүлснээр Линге болохоор Эвагийн царийг харсан юм байна. Гэхдээ Гитлерийн нүүрлүү эцэлж харж чадаагүй гэдэг юм байна. Гитлерийг үхсний дараа буюу 5 дугаар сарын 1-ний өглөө Гитлертэй холбогдох хамаг эд зүйлсийг устгахчаад бункерээс хамгийн сүүлд гарсан хүмүүсийн нэг болсон Хайнц Линге зүхтах замдаа Оросуудад баригдаад зөвлөлтийн шоронд 10 жил хоригдсан байна. Оросууд энэ Лингег хорих тэр 10 жил хорих хугацаанд маш тийм хэрцгийгээр эрүүдэн тамлж элдвэр байцаасан гэдэг. Тэгээ Лингегийн нөгөө Гитлерийн царайг хараагүй гэдэг дээрх үгийг мөн 2 хүнжилд ороос нь 1 хүнжил байсан уу гадагшаа гарахтаа хевсэнд ороос нь үгүй гэх мэт энэ жижиг сажиг деталь энэ мушхан гуйснаас болоод Гитлер бүр үнэхээр үгсэн үү шатсан цогц түүнийх мөн үү биш үү гэх мэт баахан барьцгүй нөө хувиалдааны он шиг цууг янз бүрийн худал таамаг гарсан энчээс үсэлтэй. За ингээд гэхдээ яг эднэрийг зөнгөөр мэдээдсэн маз баруун тишэл баруун өрөндийнх нь баригдаар гэсэн ийм болох гэсэн юм. За ингээд 30-ны өдрийн 3 цаг 50 минутын орчимд Гитлер эхнэрийнх нь хамт нөгөө бункерийн гадаахан шатааж шүдэнзиг Йозеф Гёббельс зурж Гитлерийн цогцос шатаж эхлэхэд бункерийн хаалган дээр болохоор Борман, Гюнше, Линге, Гёббельс нар болон СС-ийн гишүүд нийслэн 10-аад хүн нацист ёслогоо өвлдөд фюрертэйгээ салах ёс гүйцэтгсэн гэдэг. За ингээд нөгөө 1000 жилийн настай 3 дугаар рейхийн их удирдагч зориулж үүнээс өөрөөр оршуулгын ёс үйлдсэнгүй. Харин тэр үед агаарын довтлогоон зогсолтгүй үргэлж байсан болохоор Гитлер Эва Браун хоёрын цогцсны үлдэгдлийг яаран болж Оросуудыг ирэхэд тэр газараас нь гавлын яс, эрүүний яс, шүдний үлдэгдэл зэрэг хэдхэн ясалж үлдсэн байж. Дайнаас хойш зөвлөлтийн хожим нь Оросын албаныхын мэдлэлд байсан тэр Гитлерийн шүдийг 2017 онд буюу одоос нэг 8 жилийн өмнө гэдэг 9 жилийн өмнө Францын эрдэмтэд сая нэг шинжиж судлаад цианид үнэхээр илрүүлсэн баг. Шүднээс нь 30-ны оройн 5 цагт Гёббельс, Борман хоёр генерал Ханс Кребстэй уулзаж бууж өгөх талаар хэлсэн. Борман Кребс болон одоо 3 дугаар рейхийн 2 дахь удирдагч болсон нөгөө Карл Дёниц нар бууж өгөхөөс өөр зам үлдээгүй гэдэгт эвлэрсэн ч гэсэн Гёббельс эцсээ хүртэл Гитлерийн замаар явнаа. Хизээч бууж өгөхгүй гэсэн байр суурьнд хатуу зогссон байна. Ингээд Йозеф Гёббельс маргааш нь буюу 5 дугаар сарын 1-ний Мегамар гаригийн орой эхнэр Магдагийн хамт 6 хүүхэдтэй халуун шоколад өгчөөд оронд нь оруулж л дээ. Харин оронд орсон хойно Стюмфегер гэдэг эмчийн тусламжтайгаар бүгдд нь морфин тариад аманд нь хүүхдүүдийн хамт бүгдэнд нь цианид хийсэн баг. 4 настай шүү дээ. Оросуудыг ирэхэд Гёббельсийн хүүхдүүд бүгд орондоо амьсгал хураасан байсан. Траудл Юнгегийн үе дууга хурааж гуниглан суудаг байсан гэж дурсан тэр нөгөө том охин 12 настай нөгөө Хельга гэдэг охин байгаа шүү дээ. Тэр охины болохоор хацар ам хөхнэц болсон байсан. Үүнээс үзэхэд охин эцэг их нь өөрийг нь хөнөөх гэж байгааг ойлгож мэдээд тэмцэлсэн баг. Тэгэхээр нь одоо тэ цохиж мөхж аал тэгэл хөнөөсөн баг шүү дээ. 6 хүүхдээ хөнөөсөн эцэг их хоёр Йозеф Гёббельс, Магда Гёббельс хоёр дараах нь канцлерийн ордны цэцэрлэгт амиаг үтгэцгээсэн. Тэднийг нөгөө өөрсдийнх нь захиасаар хайрт фюрерийнх нь цогцыг шатаасан газар нь шатаасан баг. Ингиж тэнэг тулаар нэгж байдаг бас. Зөвлөлтийн цэргүүдийг канцлерийн ордон бункерт орж ирэхэд ердөө 5 хүн олцсон баг. Бус нь л зугтан зугтаж амьдсан те 5 хүн олцсон. Тэр 5 нь 2 сувилагч бүсгүй. Нэг их эмч, нэг механикч залуу. Мөн Гитлерийн нохтыг асардаг байсан нөгөө Фриц Торнов. Энэ 5. Энэ 5 тавуулаа зөвлөлтийн шоронд хоригдсон. Нэгээс бусд нь их нутагтай эсминт гэхдээ ашгүй эргэж ирсэн. Нэг нь яг зөвлөлтийн шорондоос орсон. Харин энэ бүх мэдээллийг баримтжуулан үлдээх нацистуудын гэмт хэргийг дэлхий дахин төдийгүй
хожмын Германы залууст ийм муу мухай бид хийж исэн энийг ахиж хизээч битэр хийгэрэй гэж нэхэн сануулах үйлдсэн бүх амьдралаа зориулж маш олон ном зохиол бичин хэдэн 10 ярьцлага өгсөн гитлэрийн сүүлчийн нарийн бичүүдийн нэг Travel Junge 2002 онд 81 наснда өгдөлсөн байна. За гитлэрийн сүүлчийн өдөр ийм л юм болж тээ. Тийм байна. Энэ хүмүүсийн толгой дотор юу бодогдчихсэн бол? Харин ингээд нөгөө хэдэн 10 сая хүний амьд хүрсэн хүмүүс шүү дээ. Тэр чи одоо тэр хит үнцэрэг хит одоо тий ийм байх ийм аюулт. Бид одоо нэгэн үндэснийг өөр нэгэн үндэснийг тий ингэж доош нь хийх ямар аюулт үр дүнд орч. Бид дэлхийд тэр бүгдээр л нэг л хүн гэдэг л нэг бодгаа шүү дээ. Тийм шүү дээ. Хүн хүнэл хайрлага хэрэгтэй. Тэр яста Хятад байна, Орос байна, Жүүд байна уу, нэр Вьетнам байна уу? Тийм. Бүгд адилхан байхгүй. Чингис хаан маань ч хүнийг маш сайн мэддэг байсан шүү дээ. Тий. Энийг бүр тодтогоод хэлчих тий. Яг үнэ тий. За баярлалаа зандаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань Монон Сэмийн үйлдвэрийн Дарман бүтээгдэхүүн болон Од мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сувгаар болон NTV телевиз зам 83.3 107 столгийн Од мөндөр радиогоор хүрсэн. За зандаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.